Энд ингээд надад анх ингээд оож ирэхэл ерөөсөө хамгийн гол бас таалагдсан юм. Авжургүй болохоор ингээд маш их таалагдж байгаа. Авжурч ингээд бас ингээд тодорхой хэмжээнд орон зайг ингээд нэг юм жижиг харагдуулдаг юм шиг надад санагддаг. Сайн байцгаана уу. Өнөөдөр бид шүншиг гэгээ хорооллын маань 47 м2 буюу 2 өрөө байрыг танилцуулахад бэлэн боллоо. Аж ирэхэд угаасаа маш их цэлгэр байгаа. Дээрэс нь тэгээд зохион байгуулалтын хувьд бол бас л яг л нэг хүнд бүр нэг хамгийн нэг хүнийг хамгийн тухтай тогтой байлгах ерөөсөө яг тэр загварыг бүтээж чадсан. Яг одоо юу гэх юм одоо хүний нөгөө нэг те өдөр тутмын амьдралыг бүр яг л нэг хамгийн тав тухтайгаар шийдэж чадсан зохион байгуулалттай гэж би бодож байгаа. За нэг унтлагын өрөө. Унтлагын өрөө нь болохоор ерөөсөө ингээл хараа бас шкафаар шийдсэн. Хамгийн гол нь шкаф шийднэ гэдэг чинь маш давуу тал байгаа тийм ээ. Шкаф шийдэхдээ хамгийн орчин үеийн хамгийн сүүлийн үеийн загвар 47 м2-ийн маань бас нэг сюрприз барьсан бэлэг байгаа. За мэдээж энэ Левенгогийн нэг ор байгаа. Энэ матрас нь бас Левенго. Дээрс нь тагт бол ойлгомжтой. 47 м2 гэдэг чинь бас ер нь харьцангуй бас нэг цөөхөн амбултай айл мэдээж орно тий. Тэгээ маань өөрөө бас ингээд 47 м2 байхааргүй маш их том багтаамжтай. Бас ингээд таа зүртлээ өндөр шийдэгдсэн. Орон зай бол маш их гой ашигласан. Энд эмэгтэй хүнд те ерөөсө гарын доор бүх юм маш ойрхон. Одоо ингээд те пледг нь уур шүүгч түгөөх байна. Ингээд онгойлголоо хөргөгч байна. Энэ дээр ингээд те өөрийнхөө дуртай одоо вайн тэрнийхээ өөрийнхөө дуртай юм ингээд хийчих гой бас үзэсгэлэнтэйгээр гой шийдсэн. Энэ бол ширээний хувьд болохоор ингээ сундаг ширээ. Одоо жишээлбэл ингээ те шинжил цагаан сараар болоод ингээ сунгаад ингээ суучна. Орон зайны хувьд бол хангалттай чөлөөтэй нэгээр гэж болно. Эндээд би бас яг хөглөө бас л яг энэ өнгийг те одоо энэ цаарл галтгойг жоохон тодруулж өгөөд энэ залуу гэр бүл зориулсан учраас цэнхэр өнгийг би голсон байгаа. Дамжны хувьд бол ерөөсөө санаа зовхон байхгүй. Тухайн гэр бүл өөрсдөө энийг шийдчихнэ. Шүншиг гэгээний ерөөсөө автомт л ерөөсөө бас яг энэ орон зайг ийм гой цэвэрхэн томрон харагдаж байгаа шалтгаан нь баррикад автандаа би бол байгаа гэж бас бодож байна. Энэ өөрөө ингээд ийм орон зайг их гой том их цэлгэр их харагдуулж байгаа. Туузан гэрэлнүүд болохоор зүгээр нэг гой дулаахан тий хүнд ингээд ямар ч тийм нөгөө нүдэнд нөгөө нэг ийм ачаал өгөхгүй зүгээр гой тайван тийм орчныг бүрдүүлж байгаа гэж би бол ойлгох. Тий. Бодон бас Левенгогийн тий. Левенгогийн бодон. Энэ бодон болохоор ийм нэг таалагдсан юм. Ийм гой даав материалтай. Ингээд суухад аюу гой халуунд тий ингээд хайрахгүй хүүтэнд хүрэхгүй тэгээд их гой тухтай. Энэ хоёр бод ингээд салдаг. Сална гэхлээр яа гэсэн үг. Одоо энэ бодонгаа ийшин шахаад энийг өөдөөс нь харуулад тий одоо цонхны эсрэг талд ингээд тавих юм бол гейм маягаар тань гэсэн үг шүү дээ тий. Тэгэх юм бол энд ингээд аюу том орон зай гарч байна. Энд бол бас ингээд тий нэг хүүхдийн нэг юм ширээ тий нэг дээр ингээд хүүхдэд зориулсан хөрхөө хүүхдийн хичээлийн хэсэг бас болох тийм боломжтой. Би бүр дотор нь хараад бүр гайхсан шүү дээ. Бүр ийм чөлөөтэй. Дүүш ингээд яг нэг босоо хэлбэрээр шийдчихээр ингээд зай ингээд маш бага хэзэлж байгаа. Тэгэд энэ хараа угаалгын машин 50 40 инч ингээд зөндөө зай байгаа. Дээрээс нь энэ суултур маань бидээс суултуртай. Тэгээ өөрөө автомат мэдрэгчтэй. Ерөөс энэ ингээ бас ингээ бэлгэнд ирж байгаа. Бүх юм ингээ цаанаасаа угааллын хэсэг бас ингээ бэлгэнд ирж байгаа. Надад 0 бол маш их таалагдсан шүү. Ингээ шо бидээтэйгээ өөрөө автомат өөрөө өөргөө цэвэрлэнэ. Мэдрэгчтэй энэ бол бас суугаад ингээл тухтаа ингээ байхад ямар ч тийм нэг юм шин байрны нэг одоо өөр нэг газар шин байранд ингээд орлоо нэг таасан цар ч юм уу эсвэл нэг тийм нэг үнэр байдаг та тэр нэг юм тэр одоо чухам чинь тавуулаг ч юм уу нэг тийм нэг сонир байцны үнэр өнөртдөг байхгүй юу. Би шүншиг гэгээ хороолын маань машингууд юус ямар ч тийм байхгүй. Одоо ингээ аж ирэнгууд тараа бас коридор ийм өргөн байгаа. Хангалттай өргөн. Тэхэнгүүд шкаф шууд энэ талаа шийдээд өгсөн чинь тэгээд ингээд таа зүртлээ өндөр
Энэ тэгээд хараа ингээд шалнаасаа 5 хүртэл хийчихэр чинь энэ ингээ орон зайч өөрөө бас юм гоё өндөр юм саруулхан болоод ирж байгаа байхгүй юу? Тэр бас айгүй их таалагдсан. Тэгээд энэ бас айгүй тийм хэрэглүүртэй хэсэг. Ингээл хүн чинь тэ цүнхээ тавина гарч ороход ингээл ажирэнгуудаа шүүрээ тавьчихна. Тэгээд энд ийшгээ ороод гутлуудаа хийчихнэ. Ерөөс маш ингээд хүн нөө нэг амьдрахад ерөөсөө хүний одоо яаж тийм тав тухыг одоо тэ хүнд нөө нэг бүх юм аюугаа бүрдүүлж чадсан. Шийдэл бол маш тэгээд зохион байгуулалт бол аюу гоё бол маш сонирхолтой. Хамгийн их таалагдсан маань бас энэ пар байгаа. Пар тэгээд энэ хавтан энэ өрөөсөө яг энэ хороолдоо зориулсан бүх юма захиалгаар хэлэгдэг. Яг өөрсдөндөө зориулж одоо жишээлбэл энэ пар гэхэд шүншиг гэд нэртэй. Зөвхөн одоо энэ хороолынхаа орчин суугчид энэ хороолынхаа барилга зориулж бүр хэл тусгаалan хэлгүүлсэн. Тэгээ би бас нэг сонссон. Манай пэйжээс та нар бас хараарай. Одоо зөвхөн хараа энэ хавтан энэ барьцаад энэ парыг сонгохын тулд манай инженер залуучууд ингээ бүгдээ судалгааны багийнхаа явж маш олон үйлдвэрүүдтэй харьцаж бүр маш олон үйлдвэрүүдийн судалгаа хийж тэр дундаа сонгосон хамгийн нэг номер хамгийн сайн гэдэг бүх юмыг авчирсан. Энэ хоочны байрч нэгэл та зэмүүстэй л тэ. Тэгэл обоо ингээл тэ тэгэл тэр обоо ч ингээл одоо энэ өрөө нэгэл нэг ирээ харагдал тэ. Унхны өрөө гэж хүмүүс ч ингээл нэг өөр болгоод том өрөө арай нэг бас тэ ногоон ч юм ингээл нэг л тийм ирээжсэн өрөөнүүд байгаа гэдэг. Тааз маань хүртэл ингээд юм хавтан тэгээд нүдэн гэрэл хийж эхлээрөөсө тоос шил тогтохгүй. Зүгээр чихтэй цэвэрлээл болоо. 7 км² байр маань ингээд ерөнхийд нь бол танилцуулга хийгдлээ. Энэ бол нөө шин захиалагч нартай санаа авах үүднээс ингээ ерөнхий тогтчлоо гэж харууллаа. Дээрэс нь ингээд манай шүншиг гэгээ хороол маань ингээ та бүхэнд энэ галтгоо дээш нэг номерт бэлэг. Хоёрдугаарт энэ унтны өрөөний шкаф байгаа. Энэ бол та бүхэнд бэлэг болж очино. Хоёрдугаарт энэ гоё үүдний шкаф. Энэ бол хамгийн гоё таалагдчихж байгаа хэсэг байгаа. Тэгээд дараагийн бэлэг дэж бааны өрөөний бидээ султуртайгаа ингээд та бүхэнд бүх юм камера очиход бэлэн байна. Аз жаргалын өргөөг шүншиглэн бүтээв. Шүншиг гэгэн хороолол.